Сайн уу? За өнөөдрийн бичгэн зөвлөгөөгөөрөө та бүхэнд давхрааны мэс засал болон нүд урагш болон аргаж томруулах нүдний сэтгэлгээний мэсцлийн талаар богинохон зөвлөгөө өгье. За давхрааны мэс засал хийлгэх шалтгаануудад сормуусны ургалт дотогшоогоо эргэж ургаж нүд рүү хатгадаг зохины булчингийн сулрал буюу ботозын үед нүд бүтэн нээгдэхгүй хагас юм гонигтой нүдтэй юм шиг харагдах байдал тийм байдаг учраас ботозын үед мэс засал их заалттай. Тухайн хүний өөрийн хүсэлтээр нүдний хэлбэрийг засах, хоёр талд адилхан болгох, нүдийг том болгох, илүү юм сэргэлэн харцтай болгох зорилгоор давхрааны мэс заслыг хийгддэг. За давхрааны үндсэн 3 төрлийн мэс засал байдаг. За бүтэн цэцэлтэй давхраа, хагас цэцэлтэй давхраа, за оюун харгаан давхраа буюу ямар ч шарах сорив үүсэхгүйгээр давхраа үүсгэх. Энэ 3 төрлийн давхраанаас аль нь таны нүд буюу таны зохинд зохимжтой вэ гэдгийг мэрэгжлийн эмч үзээд нүдний ухархааны ясны байрлал буюу бүтэц мөн дээрээс нь зохины булчингийн нэг үйл ажиллагааны алдагдал байна уугүй үнэлэх зохины өөхөн давхрах хэр зузаан байна вэ гэдгийг шалтгаалаад танд энэ 3 давхрааны аль нь илүү зохимжтой, аль нь илүү натурал, өөрийн юм шиг аятайхан харагдах вэ гэдгийг зөвлөдгөө. Хүмүүсийн хамгийн их асуудаг давхрааны мэс засал болохоор оюун харгаан давхраа буюу ямар нэгэн зүслэг байхгүй шарах сорив үүсэхгүйгээр утас гүлгэж оёх давхраа байдаг. За энэ давхрааг ихэвчлэн 16-аас 25 насны хооронд хүмүүс хийлгэх юм бол илүү зохимжтой. Мөн дээрээс нь нэмхэн зохитой, зохины хэсгийн өөхлөлт бага тохиолдолд давхраа маань илүү натурал, илүү гоё ордог. За мөн утсан давхрааг бүтэн цэцэлтэй давхрааны засвар болгох зорилгоор нэмэлтээр бас хийж болдог. Утсан давхраа хийлгэхийн өмнө таны анхаарах зүйл болохоор та нүдээ нухгүй байх, дарж оролдохгүй байх шаардлагатай. Яагаад гэхээр хүний үснээс нарийнхан ширхэгтэй утсыг бид нэр давхраа оруулах зорилгоор гүйлгэж байгаа учраас тухайн утас маань амархан тасардаг гэсэн үг. Бүтэн цэцэлтэй, хагас цэцэлтэй утсан давхраа гурвуулангийн орж байгаа тохиолдолд нүдийг урагш болон аргаж томруулах мэслийг зэрэг хийлгэх боломжтой байдаг. Хэсгийн мэдээлэлтээр нь хаалганы дараах анхаарах зүйл болохоор хүнд мөргөж болохгүй, утас зурагтынхаа хэрэглээгээ бага үзэх, мөн орой унтахдаа орой өндөрлж унтах буюу 45 градусын дэрэлж унтах, хүүт хэмжээнд тавих шаардлагатай. Эмчийнхэн бичсэн эмчилгээ болон зөвлөгөөг яс сайн дагах юм бол хаалганы дараа хаваа авдар бага үүснэ, мөн дээрээс нь шархны эдгэрэлт хурдан үүсдэг байгаа шүү. Оёдл авах хугацаа маань болохоор шархныхаа тухайн хүний онцлогоос шалтгаалаад 7-10 хоногийн дараа оёдл авагддаг. За тэгээд дараагийн бичгэн зөвлөгөөр уулзтлаа. Түр бака